Оройн минь түрэнгээ олгогч нараа ногоон өдрүүд сайхан байна уу? Миний хувьд бол маш сайхан. Тэгээд хэдүүлээ ханаас эхлэх юм бэ гэх юм бол Micron-оос эхэлцгээе. Яг гэх юм бол хэдүүлээ Micron-ыг агрессив нэлээд өндөр дүнгээр 830, 840, 850 доллар хавцаа багцлуугаа нэмсэн энэ үед ингээ унжаахт хэдүүлээ нэлээхээр авсан. За тэгээд юу болж байгаа юм бэ гэх юм бол өгөөч бид нэр ингээд авч байна. Тэгээ өнөөдөр юу хийж байгаа юм бэ гэвэл баг зэргийн ашиг Micron дээр авж байгаа шүү. Тэрэн дээр анхаараарай. Шуналтах ерөөсөө ирэхгүй шүү. Яг гэх юм бол нефтний үн хаш бас буцаагаад өсөө явж байна. Тийм учраас хэдүүлээ бас тодорхой хэмжээндээ болгоомжтой байх хэрэгтэй. Micron дээр бид нэр bottom-ыг аюу сайхан түүлээ. Хэдүүлээ одоо сая худалдаж авлаа. Тэгээ Micron одоо энэ 50 хоногийн moving average дээр ирсэн байгаа. За өчигдөр бас S&P 500 баг зэрэг өсөлт үзүүллээ. За харж байгаа бол эндээ юм бол хүчтэй support авсан. Тэрнээс хойш ер нь бол 749 хүртэл ингээ явсан. Тэрнээс хойш баг зэрэг одоо pre-market-ээр баг зэргийн уналтаа явж байгаа. Өнөөдөр бас юу их юм бэ гэвэл нөө манай ServiceNow тайлангаа танилцуулна. Nasdaq downtrend баг зэргийн downtrend таад гарч байгаа бол ингээ өргөжлөл явж байна. Яг энэ channel-аараа жоохон явж ах шиг байна. Хэдүүлээ харцгаая. Тэгээ өнөөдөр бол хөрөнгөний зах зээл жоохон депрессэнд орцсон байх магадлал бол өндөртэй яагаад вэ гэх юм бол нефтний үн ханш өсөж байгаа. Окей. Нефтний үн ханш хэдүүлээ хараад үзэх юм бол өнөөдөр бол зүгээр тэр чигтээ өглөө хэдүүлээ сэрэгтээ 84 85 доллар байсан. Оргилцэгтээ 88 хүрээд одоо 87 хавцаа байгаа. Энэс бол юу болж байгаа юм бэ гэх юм бол манай BCI ерөөхдөө аягүй сайхан recovery хийж байна. Таад харж байна өчтөр хаана хаалт хийсэн бэ гэх юм бол 24 дээр хаалт хийсэн. Shout out to Kobe Bryant 24. Brent Европын нефтний үн ханш бас ерөөхдөө нэлээд өсчөөд одоо баг зэрэг retraction хийж байгаа. Энэс олж бас юу болж байна гэвэл евро суларч байна. Окей. Тэгээд амар маш ойлгомжтой зургийн дагуу юу болж байна гэх юм бол энд нэг bear flag гарч эхэлж байна. Хэдүүлээ еврогийн чартыг бас invert хийчих юм бол энэ бүр тодорхой тий. Ер нь бол маш том cap гараад ирж байна. Эндээ бол bull flag. Өмнө нь бол бас энэ хүү төрлийн bull flag гараад ирсэн гэхдээ failed. Гэхдээ буцаагаад дэш явсан л та. Яг нөгөө Strait of Hormuz-ийн оргилцэг дээр нь хүмүүс маш ихээр panic-таад тэгээд жоохон retraction ирээд тэрнээс хойш ер нь бол яг энэ channel-аар ингээд дэш явж байгаа. Евро дээр ямар байна гэх юм бол яг одоо US 5 мавлуу орох арай биш байх нь эрсдэл өгөөжийн харьцаа надад бас яг нэг таалагдах байна. Өмнө бас ярьж исэн. Ер нь бол евро энэ 1.15 хүрээд ирэх юм бол надад таалагдж байна. Тэгээ тухайн үед хэдүүлээ US 5 гэх мэт юм лөө жинтэй ормоор байна. Хуцааны арилжаа хөрөнгө олт тийм мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байцтай тийм. Гэхдээ амар хэцүү. Ихэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тийм. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тийм ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байгаа. За, чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. За, Европын засгийн газрын бондуудыг хараад үзэх юм бол бас daily chart байна. Манай VIP багцтай хүмүүс таад энэ донд 4 хүн байна уу? Тий? 4 хүн байгаа. Юу болж байна гэх юм бол хэдүүлээ Германы засгийн газрын бондыг энэ хаваар нэмж short хийсэн, энд бас нэг нэмээд short хийсэн. Тэрнээс хойш ер нь бол аюу сайхан ашигтай явж байгаа. Одоо бараг ашиг авах цаг болцсон юм уу? RSI нь ерөөхдөө нэлээд ёроолтой хүрсэн байна. Тэгээ энэ бас нэг томоохон support байгаа учраас энэ дээр нэг bounce хийгээд тэгээд өмнөх bounce бол нэлээд хүчтэй. Тийм бараг энэ 127.7 руу явсан. Тэрнээс хойш буцаагаад ингээ унсан. Дараагийн bounce бол тийм өндөр байхгүй баха. Ер нь бол нэг 126 гараа явчих юм бол энэ FGBL-ийг нэмж short хиймээр байна. Гэхдээ яг одоо ингээд тэр Германы засгийн газрын бондын позиц хаах ёстой юу яг одоо
гэвэл би л үгүй гэж бодож байна. Тэгээ Францын засгийн газрын бондыг хараад үзэх юм бол те бас ерөөхдөө төрүүл явж байгаа. Миний там юу бэ гэх юм бол буцаагаад ингээд дээшээ явах бах одоо бас Европын төв банк ингээд томоохон хурал чуулгана хийх гэж байгаа. Тэрнээс болж янз бүрийн интервенц энэ засгийн газрын бондуудыг ерөөхдөө аврах гэж үзэх хүмүүс гарч ирэх байна. Окей. За алтыг хараад үзэх юм бол те таад ингээд харж энэ ерөөхдөө өмнөх supportууд одоо бас support болж байгаа. Ер нь бол дээшээ ингээд fake out хийгээд тэгээд дахиад нэг доошоо унахын ерөөхдөө хүлээж байгаа. Яг одоо ингээд шууд ави мави гэсэн юм одоохондоо бол байхгүй. Гэхдээ юу гарч эхэлж байна гэвэл энэ $4,000 төвшин алтны хувьд бол бас энэ хавар ер нь бол аюу сайн support болж байгаа. Гэхдээ ер нь бол энэ төвшөнд өмнө 2 удаа саяхан бас энд нэг удаа support авсан болохоор одоо long хийх цаг болцсон байна. Алтны арилжаа хийя гэсэн арай болоог байх. Энэ зурнуудын бүгдийг бас устгах. Ингээ хараад үзэх юм бол бас horizontal line бол надад илүү таалагддаг гэх юм одоо энэ илүү оновчтой. За тэгээ энэ өмнөх support resistance support за тэгээд нэмээд ингээ хараад үзэх юм бол энэ downtrend line ингээ харчи ерөөхдөө дөхч. Тэ алт маань ерөөхдөө ингээ дөхч. Энэ хаваар ерөөхдөө ойх бах. Тэгээд ерөөхдөө нэг хүлээж байгаа юм юу бэ гэх юм бол нэг бол false breakdown ингээд худлаагаар ингээд доошо унаад 3800 3700 хавцаа. Тэгээд ингээд дээшээ явах магадлалтай. Эсвэл тий дээшээ false breakout retest эсвэл бүр ингээд яг энэ гурвалжин руу буцаагаад орох магадлалтай. Одоо жишээлбэл ингээд энэ хаваар тэгэл ингээд буцаагаад өсөлтөө өргөжлүүлэх магадлал хэдүүлээ зүгээр ингээд 50 харцгаая. Хэдүүлээ саяхан micron дээр ерөөхдөө сайхан өгөөж авлаа. Бидний технологийн хувьцаанууд бас дэжгүй өсөлт авчирлаа. Oracle-ийн хувьцаа хараад үзэх юм бол эндээ баг зэргийн ёроол хийх гэдэг ахшгүй байна. RSI буцаагаад дээшээ заах гээд байх шиг байна. Тэгээд Oracle өшөө доошоо буучих юм бол ерөөхдөө нэмж авъя гэж бодож байгаа. Хэдүүлээ бас micron дээр тэг ашиг авч байгаа. Өнөөдөр гэхдээ энэ дахиад ингээд доошоо унчих юм бол хэдүүлээ яах юм бэ гэвэл те мэдээч нэмж авнаа. Яагаад гэх юм бол энэ хибл хаан дата центр гих мэт шиг хөрөнгө олтын те story түүх ерөөдөө дуусаагүй байгаа шүү. Окей. C limited хэдүүлээ энэ $90 хэвцаа ерөөдөө хөрөнгө олт хийснээс хойш ерөөдөө ингээд дэжгүй явж байна. 200 хоногийн moving average дээр ерөөдөө жоохон resistance авлаа. RSI-г хараад үзэх юм бол нэг жижигхэн bounce ирж байх шиг байна. Тэгээд ер нь бол энэ өршлүүлээд дээшээ явах магадлал бол маш өндөртэй. Ганцхан нэг миний намайг санаа зовуулж байгаа юм юу юм бэ гэвэл нефтний үн ханш. Гэхдээ тэрийг зүгээр хэдүүлээ 50 хүлээцгээе. За тэгээд еврогийг түрүүн хальт дурдсан. Ер нь бол зэгцтэй ингээд доошо унж байна таад харж байгаа юм бол гэхдээ ер нь бол дахиад нэг 15 лоо хүрээд ирэх юм бол ерөөхдөө дахиад нэг жинтэй шорт юмэр байна. Одоохондоо бол хэдүүлээ баг 3-7 хоног дараалалаараа ерөөхдөө аягүй дэжгүй өгөөжтэй арилжаанууд хийсэн, хөрөнгө олтууд хийсэн. IONZ, RGTZ дээр 30% өгөөж, IONZ дээр 100-аас дээш өгөөж гих мэтчлэн хийж чадлаа. Micron дээр бас нэг ойролцоо нэг 10-15% өгөөжтэй арилжаа хийж чадсан. Тэгээд би одоо сүүлийн үед юу харж байгаа юм бэ гэх юм бол энэ биткойныг харж байна. За энд юу зурцсан байгаа юм бэ гэх юм бол downtrend line-ыг ингээд зурцсан байна. Тэгээд энд бол нэлээд хүчтэй support хаана явж байгаа юм бэ гэх юм бол энэ $52,000 дээр ерөөхдөө нэг томоохон psychological level явж байгаа. Тэгээд миний тамаг юу юм бэ гэх юм бол энэ descending triangle ерөөхдөө биелэх бах. Хэдүүлээ ямар байна гэх юм бол энэ $66,000-$67,000 руу хүрээд ирэх юм бол хэдүүлээ За тэгээд ямар байна гэх юм бол энэ 67,000 эсвэл нэг жоохон fake out хийгээд тэгээд BITI эсвэл өөр хэрэгслээрээ дамжуулаад жоохон short хийчмээр байна. Та ингэ харж байгаа юм бол өмнөх bear flag нэлээд
урт хугацаа шаардсан. Энэ bear flag ерөөдөө одоо байгаа bear flag дээр ерөөдөө төстэй болж байна. Тэгэхээр хараад үзэх юм бол $52,000 төвшин лөө буух магадлал бол маш өндөртэй юм шиг санагдаж байна. Гэхдээ хэдүүл ямар байна гэх юм бол эрсдэл өгөөжийн харьцаа бидний талд байх ёстой. Одоо энэ $66,000 дээр шорт хийх юм бол харьцаа нь надад яг таалагдахгүй байна. Дахиад нэг $4,500 юм уу $6,000-аараа өсчөөд тэ та нэг харж байгаа юм бол энэ тэг хүмүүсийн итгэл найдвар ингээд биткойн буцаагаас сэргэлээ мэрэглээ янз бүр хүмүүс ингээд яриад эхлэхээр ер нь бол дамп хийх магадaltaй. Тухайн үед ер нь бол буух магадлал өснө. Өргөжлүүлээд өсөх магадлал нь ингээд буурна. Тэгээд бид нэр ингээд тэр позиц арилжаанаас ашиг авах магадлал нь өсөх учраас тухайн үед ерөөдөө тэр позиц авахмаар байна шүү. Өөр сүртэнийх юм байхгүй өнөөдрийн портфолио апдейтыг та гүйцэтгэхээр Micron дээр жоохон ашиг авчи. Тэгээд өнөөдөр ServiceNow талхингаа танилцуулна. Тэгээд earnings season ерөөдөө яг сайхан эхэлж байгаа. Тэгээд анхааралтай тэрийг хэдүүлээ харцгаая. Тэгээд дараагийн хэдэн арилжаанууд бас дэжгүй болох байлгүй дээ. Тэгээд маргааш эргээд уулзцгаая. Өнгөрсөн 7 хоног энэ 7 хоног ерөөдөө маш сайхан байлаа. Тэгээд ногоон өдрүүд үргэлжлээсэй. Bye guys. Хэрвээ та манай эдгээр захирал бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн эхний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.